Оройн төргөө үзэгчдээ төв цагийн мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд зарим мэдээллийн хураангуйг хүргэе. Гадаад зээллэгийн ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төсөл яригдж байна. Төсвийн гадуурх санхүүжил зөвшөөрөх санал маргаан дагуулж эхэллээ. Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд 420 мянга гаруй мод тарьжээ. Илгээлт 2100 хөтөлбөрөөр дэлхийн 21 улсад суралцж буй 1000 гаруй оюутны 62 нь Баян зүрх дүүргийх. Их Британий 3 дугаар Чарльз хаан Америк нэгдсэн улсад айлчилж байна. Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин Ираны гадаад хэргийн сайттай хэлэлцээ хэллээ. Малигийн босгогчид Батлан хамгаалахын сайдын амийг хүнэж, Кедал хотыг эзэлжээ. Улсын хурлын төвшөнд гадаад зээллэгийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх, тодорхой төслүүдийг төсвийн гадуур санхүүжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал хөндөгдөж байна. Уг санаачилга нь томоохон бүтээн байгуулалтыг урагшлуулах боломж гэж үзэх талдайч төсвийн сахилга бат өрийн эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй гэсэн болгоомжлол дагуулж байна. Улсын хурлын гишүүн Ган Хуйг гадаад зээлийг илүү уян хатан ашиглах шаардлагыг онцолж, орлогоороо зээлээ эргэн төлөх боломжтой төслүүдийг төсвийн хязгаараас гаргаж санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тэрбээр нефт боловсруулах үйлдвэр эрчим хүчний төслүүдийг жишээ болгон дурдлаа. За манайд бол яг хүсэл байдал юу үүсчихэд нөхөр нефт боловсруулах үйлдэлч байт юм те Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц байт юм уу. Бид нар гадаадаас нэн хөнгөлтэй зээл авцсан. Уг нь бол одоо тэр хугацаанд тэр үйлдвэр ашигланд ороод тэгээд үйл ажиллагаагаараа тэр зээлийг эргэн төлөх боломжтой жишээлүүд төслүүд байхгүй одоо нефт боловсруулах үйлдвэр байт юм уу Эрдэнэбүрэнд байт юм. За ингээд бизнес хийя гэж бодъё. Та арилжааны банкаас 1 тэрбум төгрөгийн зээл авчаад тэгээд арилжааны банк чи энэ жил 100 сая төгрөг хэрэглэн шүү. Нөгөө 900 саяын та чи ингээд 10 жилийн турш ингээд 100 саяар авч хэрэглэн шүү гэдэг байвал тань хэрэгжүүлэх чад төсөл чинь амжилттай болох юм ч боломж байхгүй шүү дээ. Ягаад гэхээр нэгдүгээр энэ хугацаанд нөгөө төсөв өртөх нэмэгддэг. Тэ? Тэр нэг хугацаанд хийх боломжгүй болдог. Тэгээд тэр 10 жилийн хугацаанд уг нь 1 тэрбум аваад төслөө хэрэгжүүлээд тэр төслөөр эргээд тэр 1 тэрбум төлөх ёстой байтал яах вэ? Ашиглаж чадахгүй болохоор чинь 10 жилийн хугацаанд нөгөө үйлдвэрөө барьсараад дуустдаг. Тэгээд яадаг вэ гэхээр татвар төлөгчдийн мөнгөөр тэр зээлийг төлөх нөхцөл байдал үүсэж байгаа байхгүй. Яг л тийм нөхцөл байдалтай байгаа Монгол улсын үед. Харин зарим гишүүдийн зүгээс энэ нь боддоор улсын өрийг нэмэгдүүлж төсвийн сахилга бат сулрах эрсдэлтэй гэж үзэж хуулийн хязгаарлагдмал хүрээнд хэрэгжүүлэх санал гаргаж байна. Нийслэлийн одоо энэ хийж байгаа саяын тэр гадаад зээлэгдэрсэн явж байгаа одоо процессуудыг харахад бол их сайн энэ хууль тогтоомжуудыг хийдэг юм байна. Ер нь бол өөрийнх нь хийж одоо төлөвлөж байгаа үйл ажиллагаанууд тэр хууль тогтоомжуудыг өөрчлөх одоо шаардлагууд байгаа бол их мундаг сайн ажиллаж өөрчлөлт юм байна гэдгийг харсан. Гэхдээ энэ хийж байгаа тохиолдлууд нь бас дандаа юм нийтийн хилцүүлгээс зугатаасан ч юм уу эсвэл дандаа одоо яаралтай төргөн горимоор эсвэл баяр наадмын өмнө ч гэдэг юм уу. Энэ нь өөрөө ингээд одоо улам хардлагыг төрүүлээд байгаа байхгүй. Нийтдээ хилцээд өөрчлөлт зайлшгүй шаардлагатай болоод тэр асуудлуудаа явах биш. Ингээд тодорхой төлөвлөсөн ажиллаа хийхэд тулд ингээд хууль тогтоомжуудыг чийсэн ингээд зохион байгуулалтаар одоо аргалж одоо өөрчлөөд тэр хуулийн хүрээнд үйл ажиллагаа хийж байгаа иймэрхүү дүр зураг бол одоо шүүмжлэх арга нь одоо ер нь бол ингээд хуулийн хүрээнд л гэдэг тайлбар одоо хариу одоо бид эдийн урдаас ингэж барьдаг иймэрхүү л байдалтай байгаад байна л да. Тэгэхээр яг ер нь бол төр хийх ёстой юм бол хийх ёстой. Тэр бид үтсүүдэд тавиад өгч одоо энэ бид сэлэдэд юу ярьж байна л да. Одоо үнэхээр тэр бид үстэй холбоотой асуудлууд шийдэж бусдыг нь бол өөр байдлаар зохион байгуулах болцоо боломж байхад ингэж яаран хүчилж бол одоо нийслэл төр одоо энэ байгууллагууд энэ бизнес руу орох нь зохисгүй гэж бодож би тэгэхээр намын бүлэг хэдийгээр дэмжсэн ч гэсэн хувийн ижлийг төлөөлж одоо энэ улсын хурал бас одоо дуу хоолой болж байгаа үед бол би энийг бол хувийн ижлийг одоо орон зайг хумссан барилгын салбарыг энэ нийслэлийн орон зайд хэлсэн ийм юмыг бол би дэмжихгүй. Эцэст нь дүгнэлт хэлэхэд гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх хуулийн төсөл нь томоохон бүтээн байгуулалтыг урагшлуулах шинэ гарц байж болох ч нөгөө талд нь өөрийн дарамт төсвийн сахилга баттай холбоотой эрсдлийг дагуулж байна. Иймээс уг асуудал нь зөвхөн санхүүжилтийн өвхөөсөр нэмэгдэх бус хяналт хариуцлагын тогтолцоог давхар шийдэх шаардлагатай бодлогын төвчний маргаан хэвээр байна.
Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх орон нутаг болон нийслэлийн дүүргүүдэд ажиллах хөтөлбөрөөр үргэлжлүүлж байна. Тэрээр өмнө Баруун Таван аймаг болон Налайх, Бахнуур дүүрэгт ажилласан бол өнөөдөр нийслэлийн хамгийн олон хуамтай Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын ихэнх төрийн тэргүүн улс орны нийгмийн эдийн засгийн өнөөгийн байдал болон гадаад харилцааны ололт амжилтуудыг товч танилцуулсан юм. Тухайлбал Монгол улсын эдийн засаг 6.8%-аар өсөж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $7,000 хүрснийг тэрээр онцоллоо. Мөн гадаад валютын нөөц анхудаа $7 тэрбум давж улс орны зээлч зэрэглэл түүхэндээ түвшиндээ хүрээд байгааг иргэдэд дуулгасан юм. Түнчлэн ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй тэрбум мод хүнсний хувьсгал, цагаан алт болон эрүүл Монгол хүн зэрэг үндэсний хөдөлгөөнүүд Баянзүрх дүүрэгт хэрхэн нутагшиж байгааг засаг дарга жаргасан тайлагналаа. Тус дүүрэгт сүүлийн 5 жилд улс нийслэлийн төсвөр 14 цэцэрлэг, 2 сургууль, 5 эмнэлэг шинээр ашиглалтад орж 80 гаруй км автозам тавигдсанаар аслагдсан гэр хорооллын иргэдийн амьдрах орчин сайжирсан байна. Мөн тэрбум мод хөдөлгөөний хүрээнд 420,000 гаруй мод тарьж нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж чаджээ. Боловсролын салбарын хувьд илгээлт 2100 хөтөлбөрөөр дэлхийн 21 улсад суралцж буй 1000 гаруй оюутны 62 нь Баянзүрх дүүргийн залуучууд байгааг ерөнхийлөгч онцолж тэднийг эх орныхаа ирээдүйн малгайлагчд болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Манай Монгол улсын гадаад бодлогыг бол манай ерөнхийлөгч үнэхээр маш сайхан авч явсан. Энэ ч учраас дэлхийн нийтэд Монгол орны нэр хүндүүдийг өсөж байна. Дипломат харилцааг сайжруулж байна гэдэг чинь манай улсын дэлхийд эзэлж байр суурь нэмэгдчихэл гэсэн үг шүү дээ. Хүмүүс нөгөө арын хаалга инээ тэрэ гэдэг юм байхгүйгээр үнэхээр тэр хүүхдүүдийн оюуны боловсрал оюунаараа ингээд гараад ирсэн. Энд бол үнэхээр их баяртай байгаа. Ер нь бол энэ цаашдаа одоо ингээд ирээдүйд сураад одоо 5 жил 6 жил сураад ирээдүйд манай Монгол улсад оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм байна гэж харж байгаа. 5-10 мод тэрээд их юм дорхно модчих юм байна гэж би ойлголоо. Тэр модчих гэдэг нь маш их таалагдлаа. Тэгээ мөн одоо удахгүй ингээд нефтийн нөгөө юу Монгол орондоо Монголынхаа бензинээр давхих цаг удахгүй ирж байгаа юм байна гэж бас надад ойлголоо. Уулзалтын төгсгөлд ерөнхийлөгч хүрэлцэх салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд цол одон медаль гардуулсан юм. Тухайлбал боловсролын салбарын зүтгэлтэн Мая Бямбаху Эрдэнэчимгийн нарт гавьяат багш, хүүхдийн эмч аврагт хүний гавьяат эмч, мал эмнэлгийн салбарын доктор Дэлгэн Ямд гавьяат мал зүйч, цол хүртээж хөдөлмөр бүтээлийг нь өндрөөр үнэллээ. Төрийн тэргүүн нийт иргэдэд хандаж үндэснээр эвнэгдэлтэй байж улс орныхоо хөгжлийн төлөө хамтран зүтгэхийг уриаснаар энэ удаагийн уулзалт өндөрлсөн юм. Монгол улс оршин тогтохын тулгын 3 чулуу болдог. Хөтөлбөр эдийн засгийн булангаар үргэлжилж байна. Төсвийн сахилга бат инфляцийн дарамт болон түүхийн эдийн хамаарлын асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлч бэлгүүнээс хүлээн авна. Сайн үзэгчдээ энэ удаагийн эдийн засгийн буландаа бид Монголын эдийн засгийн хамгийн эмзэг цэгүүдийн нэг болох төсвийн сахилга бат түүхийн эдийн хамаарал инфляцийн дарамтын уялдаа холбоог онцолж байна. Сонгуулийн мөчлөг дагсан төсвийн тэлэлт хуримтлалын сул бодлого гадаад зах зээлийн үнийн савлгаанд хит мэдрэмтгий бүтсэн эдийн засгийн тогтворгүй байдалд оруулах эрсдэл дагуулж өгөх эдийн засгчид анхааруулсаар байна. Энэ талаар та бүхэн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна. Тэгэхээр энэ сахилга бат гэдэг зүйлийг бид сайжруулах ёстой. Энэний үндсэн шалтгаан нь бол нэгдүгээрт нь институцийн сул тал мөн. Тэгэхээр институт гэдгийн ард бид нар зөвхөн хууль эрх зүйн орчноос гадна түүнийг хэрэгжүүлж байгаа улс төрийн болон улс төрийн бус байгууллагууд, төрийн байгууллагуудын бүх талын оролцооны нэгдлийг л ойлгох ёстой. Тэгэхээр бид нар институт гэхээр зөвхөн сангийн яам юм уу, эсвэл эдийн засгийн хөгжлийн яам гэдэг, эсвэл улсын хурдталтаас нарах гэж оролддог. Тэгэхээр төсвийн харилцаа өөрөө улс орны хэмжээний томоохон бодлогын хувьд бол олдон оролцохтой. Тийм байдлаар гэдэг. За энэ таны хоёр дахь асуулт нь бол энэ институцид нөлөөлж байгаа гол хүчин зүйл бол улс төрийн нөхцөл байдал мөн. Улс төрийн нөхцөл байдал, сонгуулийн мөчлөг, улс төрийн докторгүй байдал, засгийн газар байнгын өөрчлөлтөнтэй холбоотой бас төсвийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалт өөрчлөгддөг, яамдуудад өөрчлөгддөг, дээрээс нь бодлого өөрчлөгддөг, тэ холбоотой ихэнх төсвийн өөрчлөлтүүд, төсвийн доктортой байдал алдагдах, сахилга бат алдагдах нөхцөл байдал гардаг. Тэгээ хоёр нь төсвийн тэлэлт инфляцид нөлөө үзүүлдэг гэдгийг
Монгол банкны судлаачдын судалгаа баталдаг. Төсөв тодорхой хэмжээгээр дэлхийд инфляцид нөлөөлөл тодорхой хэмжээний хугацааны дараа үзүүлж байна гэсэн юм судалгааны үр дүн байдаг. Төсвийн алдагдал гэдэг зүйл нь инфляцид шууд нөлөөлж байна гэдэг дээр бол харьцангуй алдагдал нь нийт төсөвтөөгөө харьцуулахад бага зүйл юм. Гол нь алдагдал гэдэг зүйл дээр бидний гол анхаарал хандуулах зүйл нь инфляцийн нөлөө гэхээсээ илүү төсвийн алдагдал өнөөдрийн Монголын эдийн засгийн орчин түрүүн бид хоёрын яриад байгаа ийм институцийн нөхцөл байдал нь өөрөө харьцангуй сул дорой байгаа юм үед алдагдлыг бид хийх ёстой юу? Энэхүү алдагдал хийсний үр ашиг нь нийгмийн эдийн засгт яаж тусч байгаа вэ гэдгийг харах ёстой. Түрүү жилийн төсвийн хувьд бид нүүрсэн дээр маш өндөр алдагдал хүлээсэн боловч азар нөгөө талд нь зэсийн үнийн сэргэлт гарсан хэмжээнээс бол нүүрснийхээ алдагдлыг бид баг зэсээрээ нөхөж чадсан. Тийм болохоор бид нар бол дэсэх тухай асуудал биш. Хэрвээ нэрчсэн бүтээгдэхүүний үн огцон бүчтэй унах юм бол Монгол улсын төсвийн орлого шууд дутагдаж бид нар төсвийн тодтол хийж төсвөө тодтогч зарлаа багасгахаас өөр аргагүй нөхцөл байдалд орно. Эцэст нь дүгнэлт хэлэхэд Монголын эдийн засгийн өнөөгийн гол эрсдэл нь зөвхөн өсөлт саарах магадлал биш, харин өсөлтийг дэмжих суурь нь өөрөө эмзэг байгаад оршиж байна. Төсвийн сахилга улс төрийн мөчлөгт автсан хിവэр төсвийн тэлэлт инфляцийн дарамтыг нэмэгдүүлж, харин эдийн засгийн орлого гадаад зах зээлийн үнийн савлгаанаас хэд хамааралтай хിവэр байна. Хэрв нүүрс зэсээр гол түүхийн эдийн үн зэрэг буурвал Монголын төсөв богино хугацаанд хүчтэй дарамтад орж, бодлогын орон зай хумигдах бодит эрсдэлтэй. Ийм нөхцөлд бодлогын гол сорилт нь зөвхөн төсвийг тэлэх, өсөлтийг хадгалах биш, харин төсвийн сахилга хотын институцийг төвшөнд бэхжүүлж, хоримтлалыг бий болгож, эдийн засгийн бүтцийг гадаад шокоос хамаарал багтай, илүү тэнцвэртэй хэлбэрт шилжүүлэх явдал хിവэр байна. Эрх намар боловсролын салбарт анхны хар жагсаалтыг гаргахаар ажлаа эхлүүлээд байгаа талаараа боловсролын сайд мэдгдсэн. Дээрх ажлын хүрээнд олон жил дараалан тендер шалгарсан сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэдэггүй, нэгэн зэрэг олон тендер авч ажлаа орхидог, хариуцлагагүй компаниудыг ил болгох юм байна. Зарим тохиолдолд хамгийн бага үнийн санал өгч тендер шалгарсан ч ажлын явцад өртөх нь олон дахин үүсдэг зэрэг зөрчил илэрдэг бөгөөд хариуцлагагүй компаниудыг ил тод зарлаж, цаашид боловсролын салбарт тэр дундаа ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн барилга байгууламж барих тендерт оролцохгүй байх бодлогыг хэрэгжүүлэхээр зорж буйгаа боловсролын сайд мэдээллээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хуралдах ардчилсан намын бүлгээс хилэлцэх асуудлын хүрээнд хуралдах боломжгүй тул хурлыг хойшлуулах шаардлага ирүүлсний дагуу нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга баяр хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гаргасан билээ. Ингэхдээ алхаж цохилгүйгээр шийдвэр гаргасан тул Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн заалтыг зөрчсөн хэмээн үзэж нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хуралдах Монгол Ардын намын бүлгийн 27 гишүүн гарын үсэг зурснаар ээлжит бос 11-р хурлыг хуралдууллаа. Ээлжид хуралдаанд санаатаагаар саад учруулсан хурлаа хайж явсан хэмээн баярыг огцруулах асуудлыг 34 төлөөлөгч гарын үсэг зурснаар уг асуудлыг хилцэж тус хуралд оролцсон 31 гишүүний 29 дэмжснээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга баярыг огцрууллаа. Улмаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын даргад их баярыг нэр дэвшүүлж Монгол Ардын намын удирдах зөвлөлд танилцуулахар болжээ. Их баяр нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хуралдах Монгол Ардын намын бүлгийн даргаар ажиллаж байсан бөгөөд сандаг сүрэнг нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хуралдах Монгол Ардын намын бүлгийн даргаар томилсон байна. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Галийн ерөнхий газрын Галийн улсын байцаагч энэ нь нэр бүхий тээвэр зоочийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн захирлаас энэ сарын 26-ны өдрийн 20 цагт нийслэлийн сонгон хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 50 сая төгрөгийн хахуул авч байх үед нь саатуулж хойшлуулшгүйгээр баривчлан мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ. Монгол улсын хилээр бараа тээврийн хэрэгсэлд Галийн хяналт шалгалт хийх Галийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд нь бүрэн эрх албан тушаалын байдлаа уруулан ашиглаж бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэлийг гүйцэтгэж хахуул авах хууль бусаар олсон орлогын их усүр бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан байж болцсошгүй гэх мэдээлэлд эрүүгийн хуулийн 18.6-гийн 1, 22-ийн 1-ийн 1, 22-ийн 4-ийн 1-т тус зааснаар хэрэг бүртгэлийн хэрэгнээ шалгаж байна. Үзэгч та бүхэн дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ үргэлжлээд гадаад мэдээнд анхаарлаа хандуулна. Харин тэрэг үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Даваа гарагта Их Британий хаан 3 дугаар Чарльз хатан Камилагийн хамт Америк нэгдсэн улсад 4 хоногийн хугацаанд хийх төрийн альчлал
эхлүүллээ. За тэднийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп гэргийн Меланиагийн хамтаар цагаан ордонд угтан авч мөн тэдэнд зориулсан хүлээн авалт болон төрийн хүндэтгэлийн оройн зоог барьсан байна. 3 дугаар Чарльз өнөөдөр Америкийн нэгдсэн улсын Конгрессийн дээд доод танхимд үг хэлэх бол мөн 4 хоног үргэлжлэх ажлынхаа хүрээнд Нью-Йорк хотноо очиж 2001 оны 9-р сарын 11-ний террорист халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээс гадна Виржиниа мужи улс дахь уугуул иргэдийн суурьнгуудаар зочлох юм байна. За энэхүү ажил нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 2019 болон 2025 онд Их Британд хийсэн 2 удаагийн төрийн ажлын хариуд хийж байгаа ажил юм. Хэдийгээр 3 дугаар Чарльз хааны ажлын өмнөхөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын амь насанд халдлагыг завдсан хэрэг гарч үүнтэй холбоотойгоор төрийн тэргүүний хамгаалалт сул байгаа талаар шүүмжлэл гараад байсан ч Америк Их Британий талууд аюулгүй байдлын асуудлыг 26-ны өдөр хилэлцсэний эцэст эзэн хааны ажлыг төлөвлөгөөний дагуу явуулахаар шийдвэрлэсэн байна. Их Британий хувьд энэхүү ажлын гол зорилго нь сүүлийн үед Америк Ираны дайны улмаас эдрээтэй болж муудаад байгаа Вашингтонтой тогтоосон онцгой харилцааг өмнөх түвшинд хүргэж сэргээх явдал гэж шинжээч үзэж байна. Түүнчлэн энэхүү ажил нь Америкийн нэгдсэн улс Их Британаас салж тусгаар тогтносны 250 жилийн өв тохиолдуулан хийж байгаагаараа онцлогтой. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп уг ажлыг хоёр орны харилцааг сайжруулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Дараагийн мэдээ. Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи Оросын холбооны улсад хийх ажлаа даваа гарагт эхлүүлж, ажлынхаа хүрээнд Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинтай Санкт-Петербург хотноо уулзлаа. За Аббас Аракчигийн ажлын гол зорилго нь ойрох орнод дахь мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг хилэлцэх явдал бөгөөд түүнийг хилэлцэх их зорилгоор Оросын холбооны улсад ажиллаж байгааг өмнө нь Оросын холбооны улсын гадаад хэргийн яамнаас мэдгдсэн юм а. Санкт-Петербург хотноо болсон хилэлцээний үеэр Владимир Путин ойрох орнод инх тайвныг түргэн хугацаанд тогтоохын тулд Оросын холбооны улс чадах бүхнийг хийнэ гэдгээ мэдэгдэж, Ираны ард түмэн сорил бэрхшээлийг даван гарч тус улсад инх тайван тогтно гэж найдаж байгаагаа илэрхийлэн Оросын холбооны улс Ирантай стратегийн харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаа мэдэгдлээ. Харин Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи Владимир Путин болон Оросын холбооны улс Ираныг дэмжиж байгааг талархал илэрхийлээд стратегийн түншлэл улам бэхжих болно гэдгийг мэдгдсэн байна. Хоёр тал цаг 30 минутын хугацаанд өргөн хүрээтэй хэлэлцээ хийсэн бөгөөд үр бүтээлтэй болсон талаар Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи нар онцолж, мөн Аббас Аракчи уулзалтын дараа хийсэн хэвлэлт хийсэн мэдээлэлтэй уулзалтын үеэр хоёр тал Иран Оросын холбооны улсын харилцаа, бүс нутгийн асуудал, Америк Израилийн өдөөсөн түрэмгийллийн дайн зэрэг олон асуудлыг наривчлан хэлэлцэж, мөн хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх олон бүтээлч санал дэвшүүлсэнийг тэмдэглэж, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа шинэ нөхцөл байдал цаашид хөгжинө гэдгийг мэдэгдэж, тэгш бус шудраг бус дайнд Иран улсад дэмжлэг үзүүлж байгаа Оросын холбооны улсын талд талархал илэрхийлжээ. Харин энэ үеэр Тегераны зүгээс зуучлагчдаар дамжуулан Вашингтон тургуулсан дайныг зогсоох шинэ хилэлцээрийн саналыг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний үндэсний аюулгүй байдлын баг хилэлцэхээр даваа гарагт уулзсан болохыг мөн өдөр цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левит батлан мэдгдсэн байна. Зөвлөмж мэдээг хүргэе. Мали улсын Туарeg омгийн босгочдод Аль-Каида бүлэглэлтэй холбоо бүхий жихадистуудын хамтаар тус улсын зүүн хойд бүсийн гол хот болох Кидал хотыг эзлэн авсан талаар их сурвалжууд мэдээллээ. Туарeg омгийн салан тусгаарлагчдын Азавад чөлөөлөх фронт эвсэл Ислам болон муслимуудыг дэмжих бүлэг нэртэй жихадист байгууллагуудын хамтарсан ажиллагаа Мали улсын хэд хэдэн бүс нутагт эхэлж Гао, Севаре, Кидал хотуудад үргэлжилсээр байгаа зэвсэгт мөргөлдөөн нь тус улсын цэргийн дэглэмд аюулгүй байдлын ноцтой сорилтыг авчираад байна. За өнгөрсөн амралтын өдрүүдээр эхэлсэн босгочдын дайралтын улмаас Мали улсын батлан хамгаалахын сайд Садио Камара амиа алдсан юм а. Босгочдод эзлэгдээд байгаа Кидал хотын оршин суугчдын хэлж байгаагаар Малигийн айран болон мөн дэмжлэг үзүүлэгч Оросын цэргийн Африкийн корпус тус хотоос гарч явсан талаар хэлээд байна. За жихад бүлэглэлүүд болон Туарeg омгийнхны дайралтыг нэгдсэн үндэсний байгууллага бол Европын холбоо буруушааж нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хүчирхийлээ зогсоохыг Малигийн дайдагч талуудад уриалаад байна. Та бүхэндээ гадаад мэдээ хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төв зэг мэдээллийн хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.